явцгаал. Агаараар. Downhill racing is full of legend. Complete dedication to get back on the podium. This truly is a return to glory. Манай сургалтын төв нь IELTS, TOEFL, TOEIC тестүүд бэлтгэхээс гадна англи хэлний ярианы чадварыг сайжруулах сургалтуудыг явуулдаг бөгөөд хичээлийг 100% англи хэлээр заана. Одиссей сургалтын төвийг зориорой. Where learning is a journey. Өнөөдөр дугуйтай гэр бүлийн хувьд маш онцгой өдөр. Яагаад гэвэл өнөөдөр хоёр охины маань сургууль дээр нэг өдөрлөг болж байгаа. За энэ аян болвол нэг өдөр нэг 7 хоногийн ажил биш. Энэ бол нэлээдгүй хугацааны дараа хүүхдүүдэд хөвшил болгох, хог хаягдлыг англин ялгах, за хог хаягдлыг бууруулах чиглэлээр энэ үйл ажиллагааг үе шаттайгаар зохион явуулах ийм үйл ажиллагаа юм аа. Манай сургуулийн сонгодог хөгжим мэргэжлийн сургуулийн 6, 8 дугаар ангийн 2 охин маань анхлан сургуультайгаа хамтран ажиллая гэсэн санааг бол өгсөн байгаа. За энэний хүрээнд бол манай хүүхдүүд тодорхой хугацаанд нэлээдгүй үйл ажиллагааг зохион байгуулсан байгаа. Бас хамтран нийлж оролцох та бүхнээс уриалж байна. Энэ өдрөөс яг 2 сарын өмнө ийм зүйл болсон юм. Хідүүлээ сургуулаа гадна дотроос эвэрлэе л та. Гадаа жоохон хүүтэн байгаа юм чи хідүүлээ дуулаарсныхаа дараа тэрийг хийсэн дэр хаа. Хөөе. Тэгвэл заавал үлрэлт хамаарахгүйгээр сургууль доторхоо цэвэрлж явах уу? Сургуулаа цэвэрлсэн ч буцаал хогийн титрийг явуулах юм чи зүгээр хогоо ангилсан л дээр шүү дээ. Манай дунд охин ангидаа ариун цэвэр хариулсан албан тушаал сонгогдсон. Тэгэнгүүтээ хэрэгжүүлж байгаа хамгийн анхны ажил нь ангидаа давхар ангилах ийм санаачлагыг гаргаад багштайгаа тохирсон байсан. Бид нар ингээд ангаараа уриалаад бүх ангийнханд ингээд түгэж чадах юм бол сургуулаараа хогоо ангилаад тэгээд бүх сургуулаараа хогоо ангилаад их ангилсан өгтөө болох юм бол ингээд өөр ажилтны машинууд яриад чад явах боломж байна. Бидний угаасаа хогоо ангилж хийж байгаа юм чинь нөгөө ангийнхандаа бас болох шүү дээ. Эхний удаадаа ангийнхандаа болон нөгөө ангийнхандаа танилцсан, эсмэ ангийнхандаа танилцсан энэ төслөөхөө. Манай оюун эрдэнэ ахлагчтай ариун цэврийн багийн санаачилж байгаа хог ангилах төслийн багшин тайлбарласан тийм ээ. За энэ төслийг бүгдээрээ дэмжиж гин өгдөг. Дэмжиж. Зөвхөн манай ангиар зогсохгүй манай эсмэ ангитай хамтраа тэгээ бусад бас үе тэнгийнхаа бусад ангийнхныгаа сургуулийнхныгаа одоо хамтдаа уриалцгаа гэхөө. Тэгээ. Манай эсмэ ангийнхаа ингээд хогоо ангилах санаачлаг гарсан. Тэгээ бүгдээрээ ангидаа хогоо ангилцаах уу? Тэгээ. За яг одоо бидний хийх байгаа зүйлсээр яг энэ давхарын сав хийх гэж байна. Тэгээд бас өөрчлөлт юу вэ? Харж байна уу? Хэдхэн хормын өмнө хэрэглэгдэж байсан би хог болчихлоо. Үй, намайг тавиарах. Би хол биш ээ. Болооч дээ. Би хол биш гэдэг нь штэ. Намайг оргооч дээ. Тэгэлээ. Өдөөс хахад хүний хогийг бий болгодог байх нэ?
хөгж эхээс төрмөгцөөл хог бий болгож эхэлдэг болсон. Та нар ямар гялгарууд яг ангилагддаг гэдгийг мэдэх үү? Охид тус тусын ангидаа олж мэдсэн бүхнээ хамтдаа танилцуулж, ангийн хүүхдүүдээ хог хаягдлаа ангилах дадалд уриалж чадсан ч ганц ангил хогоо ангилах нь хангалтгүй байсан болохоор сургуулийнхаа захиргаанд хүсэлт гаргаж сургууль даяараа аян өрнүүлэхээр болсон юм. Ахигч нарыгаа уриалаад тэгээд бүх сургуулаараа ингээд хогоо ангилах боломж байгаа гэдгийг хоёроос анзаарсан. Манай сургууль дээр энэ үйл ажиллагаа аюул гоё өрнөөд эхлүүл бид нэг нийгэмлүүгээ те бусад улсын сургуулиудад ийм жишээ тогтох юм. Тэгэхээр маш гоё үйл баггүй болж байна. Яг ингээ хог ангилснараа ямар ач тустай холбогдолтой юм бэ гэдгийг аюул сайн хүүхдүүдээс сурталчилгаа хийгээд гэх юм бол өөрөө ирэхгүй хүүхдүүд тэрийг үзсэн хүүхдүүд нэр үнэхээр бид нар энийг ингээд ангилаад өгөх юм бол ийм ач тустай ийм чухал зүйл юм байна шүү гэдгийг ойлгосон хүүхдүүд чинь тэгтээ тэргүй ингээд яг эхний ээлжинд бол бодлох модлох те нэг юм гарна шүү дээ. Явцын номд бол энэ хэрэгжээ явж хүрэн болгоомжтой ажил байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь та хоёрын санаачлан энэ зохион байгуулж байгаа ажил бол чухал ажил байна. Сургуулийн зүгээс бид нар хүүхдүүдтэйгээ багш нартайгаа нийлээд бол тусалж дэмжиж хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлж байна. Дугуйтай охид сонгодог хөгжмийн боловсролыг бага ангиас нь эхлэн олгодог Монгол Улсын консерваторийн ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Энэ сургуулийн хүүхдүүд хэл хязгааргүй урлагийн их далаагаас өөрсдийн хичээл зүтгэлээр хутгаж авахар завгүй суралцж байгаа. Сурагчныг бүрийнхээ санал санаачлах, хийж бүтээх хүсэл зорилгод хүндэтгэлтэй хандаж, бүхий л талаас нь дэмждэг тус сургуулийн сурагч болсон охидын маань сургуулийн орчинд хог хаягдлаа ангилан ялгах санаачлага бүх шатандаа дэмжигдсээр өнөөдрийн том үйл ажиллагаа болон өрнөж байна. Байгаль дэлхийгээ дээдлэн хайрлах өв уламжлан сэргийн сануулгах уухайгаар эхэлсэн дахиулын өдрөлгийг Монголын доктортой хөгжлийн гүүр төрийн бус байгууллага Magic Tech Mongolia компани дэмжлэгтэйгээр Монгол Улсын консерваторийн захиргаа багш, сурагчид, ажилчид хамтран зохион байгуулж байна. Европын холбооны Switch Airshare хөтөлбөрийн дэмжлэгтэй Монгол улс дахь хумцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төслийн сургалт сурталчилгааг хариуцсан ажилладаг Монголын тогтвортой хөгжлийн гүүр төрийн бус байгууллагын тэргүүн үлзийвэлгийн холбол хог ангилвал химнэлт сургалтыг 2021 оны 100 охид цахимаар авч байсан бол өнөөдөр өөрсдийн санаачилсан ажлынхаа хүрээг нь тэлэх хүсэлтэйгээр Монголын тогтвортой хөгжлийн гүүр төрийн бус байгууллага дээр ирлээ. Хоёр ингээд байгаллыг хайрлан дахиураа ангиллах дахиулыгээд аян эхлүүлж байгаа байхгүй юу. Тэгээ энийг болохоор манай дүү ингээд санаачлаад тэгээд багштай байсан чи багшнаас зөвшөөрсөн. Тэгээд бит хоёр ингээд хамтдаа ангиудад сургалт орсон байхгүй юу уг нь. Тэгсэн чинь зөвхөн манай ангийнхан л ангилах юм бол бүхэл бүтэн машин ирж авна гэж байхгүй. Тийм учраас ингээд сургууль даяараа ангилъя гэж үтсэн. Тэгтээ сургууль даяараа ангилаханд бол бүх ангиуд бит хоёр хоёулаа сургалт орж тэгээд ойлгуулж чадахгүй учраас багш нарт нь ихлэ сургалт орё гэж үтээ. Тэгээд та нэг сургалт ороод өгчөж байгаа гэсэн байхгүй юу. За ганц анги ангилахаар чинь нэрнгээсэл одоо бусад ангиуд яах юм сургуулийн бусад хүүхдүүд хогоо нийлүүлээд ахаар чинь бас хэцүү л дээ.
Тэгэхээр багш нартын зориулаа манай төрийн бас байгууллагаас сургалтаа орох одоо бүрэн боломжтой. Тэгээд дэлхий дээр Монгол улс хамгийн анхны үеудаа байгаль хамгаалах хуулийг батлуулсан. Их засаг хууль. Одоо ихэнх бохирдол цаазар ахуулдаг. Хамгийн анхны дархан цаазтай одоо зарилгсан нутгийг монголчууд тогтоожсэн 1776 онд Богдхан улчин орчин үеийн хэлээр бол дархан цаазтай байхгүй юу? Тийм тогтоожсэн. Ийм мундаг анхдагч байжээж одоо бид нар өнөөдөр бүр ёроолын очсон байна. Тэгэхээр хүн амт ногдох хог хаягдлын тоогоор дэлхийн ихний арга багтж байна. Улс төр, нам, яс, үндэс, шашин бүх юм хамаарлахгүй бид байгаль орчин дээрээ л нийлэх хэрэгтэй. Тэгээ одоо анх удаага дэлхийн хувь заяа хүн төрөлхтөө өөрөө шийдэж байна гэж байна. Одоо бид нар байгалыг авах уу үгүй юу гэдэг хүч хүний гарч байгаа гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар ийм томчуудыг харах хэрэггүй, өөрөө харах хэрэггүй, хин нэгнийг хүлээх хэрэггүй, өөртөө л өөрчлөлтөө яа. Охидын саналыг хүлээн авсан Монголын тогтвортой хөгжлийн гүүр төрийн бус байгууллага багш нарт сургалтаа орсны дараа сургууль дээр хог хаягдлаа ангилах аян жинхэнэ утгаараа өрнөж цахим видео бүтээлийн болон хог хаягдлаар бүтээлийн уралдаанууд зарлагдаж эхлэв. Дунд ахлах ангийн дарга нарыг мөн сургалтанд хамруулж аянаа илүү өргөн хүрээнд түгээхээр охид ханцуу шамлан ажилдаа орлоо. Одоо дахиулъя гэсэн чинь нэр бодоодсэн чинь гоё уран бүтээл хийгээл үзүүлэхээр дахиулъя гэж хүмүүс тэгдэг штеп. Зөв. Манай яг хөгжим мужийн коллежийн 6 дугаар ангийн болон 8 дугаар ангийн нэг хоёр охин нэг аюу гоё аян ихлүүлсэн байлээ. Дахиулъя гэдэг. Тэр нь дахиулъя гэдэг нь бас аюу гоё утга учиртай юм байлээ. Яг ч алгаад тушаал хүмүүс дахиулъя те. Тэгээ бас дахиулъя гэдэг маань өөрөө бас өөр утга санаа. Энэ болохоор хог хаягдлаа бас яаж шууд хаях биш те дахин боловсруулах боломжтой хог хаягдлаа бол тэрийг дахиж ашиглая, дахиж одоо хэрэглээ нэвтрүүлье гэдэг тийм ураатай, аюу гоё ураатай юм билээ. Тэгээд тэр хоёр охины маань аян дээр би нэгдээд баяар бас туссан байгаа. Тэгээд хоёр дүүдэд туслахтаа аюу баяртай. Цаашдаа бас илүү гоё тэрийг зөвхөн хөгжим бүжиг эхэлтгөө бүх бараг 10 жилийн сургууль те өөр ямар сургууль вэ? Тэр сургуулиудад бас ингээд энийг гоё өөрийнхөө үеийн залуу хүүхдүүдэд гоё сурчлаад гоё бүр олон болоосой л гэж бодож байна. Хог хаягдлаа ангилахдаа дахир нөөцөө овор хэмжээг нь багасгаж өвшөөрэй. За ер нь бол дэлхийд даяараа энэ хогноос ангижрах юм хөдөлгөөнүүд, хогноос ангижрах шин санаачлалууд маш их төрж байгаа. За Монголын хувьд бол бүр маш том асуудал болсон байна. Тэгээд энэ дахин боловсруулах үйлдвэрүүд маань бас түүхий хэдэ цуглуулж чадахгүй байна. Яагаад түүхий хэдэ цуглуулж чадахгүй вэ гэхээр хүмүүс маань ангилахгүй. Монгол улсын ерөнхийлөгч маань урталж байна уу? Улсын хурлын дараа маань ч гэсэн гэртээ ангилах хэрэгтэй. Хог гаргаж л байгаа бол хогоо ангилах одоо энэ хөдөлгөөнд нийт хэрэгтэй маа. Манай сургуулийн байгалийн ухааны заах аргын нэглэлээс сургуулийнхаа 1-12 дахь ангийн сурагчдын дунд дахирыг нөгөө ангилан ялгаад энэ бүтээл хийх, контент хийх уралдаанд зарласан юм байна. Ерөнхийдөө манай сургууль бол одоо ЕБС ба консерваторийн бакалаврын түвшинд хогоо цаашаа ангилан хайж одоо хөвших ийм юунд суралцж байгаа. Тэгээ хүүхдүүд маань ер нь одоо хогийг бол ангилан хайж чадж байгаа. Их дуртайгаар. Тэгээ бид ангид хогийн сав байхгүй болчихсон. Ангиас хогийн сав аваад дандаа кардуур тавиад тэгээд ангилан ялгаж хайж эхэлж байгаа. Тэгэхээр эндээ одоо суралцж байна, энийг дадлуулгыг. Энээс үндэслээд бусад
одоо ерөнхий боловсролын сургуулиудын нэг төчилөв бас систем ажиллах байхаа гэж бодож байна. Нөө гэл ингээл нөө гэл ямар ч өгөлтлөг орохгүй мөртлөө хүнд хүрэх нь айгүй гоё Хогийн савнд ангилж хайх хэрэгтэй. Монголын тогтвортой хөгжлийн гүр төрийн бус байгууллагын сургалтын үр дүнд сургууль дээрээ хог хаягдлаа ангилах, байгальд ээлтэй байх санал санаачлагуудыг хэрэгжүүлэх болсон Уудан Монгол сургуулийг зорин нэрлээ. Үүдээр нь ормогцол дахиур ангилах сав ирээдл өрсөн тус сургуулийн эко клубын сурагчид оёхтыг найрсахэр хүлээн авч өөрсдийн хийсэн ажлуудаа танилцуулж туршилгаа хуваалцлаа. За манай сургууль болохоор хог хаягдлаа нийт 3 төрөл болгон хувааж ангилдаг. Эхнийх нь цаас, хоёрт нь хуванцар буюу гэлгар уутнууд, гуравт нь болохоор бусад гэж 3 хувааж ангилдаг байгаа. Манайх давхар болгондоо ийм хогийн савтай байгаа. Ангидаа зөвхөн ганцхан хогийн сав байхгүйгээр коридортой 3 болгон ялгаж ангилдаг байгаа. Мөн бид нар гэртээ байгаа болон сургууль дээр хэрэгжилсэн хэрэггүй болсон батарейнуудаа давхар болгонд ийм хайрцаг хийгээд хайдаг болсон байгаа. Энэ өрөө болохоор зэрэг манай эко хөлөөгийн үндсэн өрөө байгаа. Энийг хэлбэр ангийн хөлт хийсэн. Энэ манай сургуулийн 6 дугаар ангийн хүүхдүүд картон цаас болон ийм өнгөтэй эсгээр хийсэн байгаа. Яг л чинь хэмжиж хийсэн биш. Миний хийсэн зүг өөрөө хийсэн юм уу? Тийм. Хөрхөө хийсэн. За энэ болохоор миний хийсэн бүтээлээ. Тэгээд энэ болохоор ингээд зүүд манагч CD сэнэнгийн цаас ашиглаад хийсэн. Зүүд манагч гэхлээр яг юу байх вэ? Юм нь бол мухар сүсгдэг гэх юм уу? Тэгээд ингээд ер нь гой зөөдлөлтэй тиймэрхүү. За манай сургуулийн эко клуб нь эрчим хүчээ хэмнэх, усаа хэмнэх, хогоо ангилж ялгах, мод тарих гэсэн одоо 4 зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Энэ жилээс за ингээд гэр зургийн төр нэгвэл байна. Эсээ бэгийн зураг ануу. Манай эко клуб нь болохоор хүүхдүүдийг зөв яг хогоо ангилж хөвшүүлэхийн тулд нөгөө нэг завсарлаган болгоноороо хүүхдүүд эко клубийнхаа хүүхдүүдийг хуваарлаад тэгээд зөв ангилж байгаа хэсгийг хяналт тавьж ажилладаг. Бүх хувийн хвшлийн болон ерөнхий боловсролын сургуулиудад хандаж хэлэхэд нэг сургууль дээрээ болоод өөрийн байгууллагатаа хогоо ангилж хөвшийг уриалж байна. За Монголын нийт багш нартай уриалахад хүүхдүүдийнхаа энэ сайхан санаачлагыг дэмжиж ажилласаа гэж хүсэж байна. Бид гурав ингээд сургууль дээрээ эко клуб байгуулах хэрэгтэй байгаа. Та тэгээд туслаад зөвлөх багшлаад ажиллаад өгөх боломж байна уу? Энэ эко клуб байгуулахад мэдээж би надаас гадна 2 биологийнхаа багшийг бас оруулаад тэгээд ангиас нэг төлөвлөлөд оруулах бас зүгээр их гэж бодож байна. Цаашид ч гэсэн манай энэ эко клуб маань энэ Сүхбаатар дүүргийнхаа нойр хаах сургуулиуд ч нөлөөлөх арга хэмжээ бас явуулах юм бас шаардлагатай байгаа. Дараагийн уулзалтаа хийх үү? Сайн дураараа эхлээд нөгөө орох хүүхдүүдийнхаа бага бүрдүүлчихье. Анги өөрөөс орох хүүхдүүдээ. Тэгээд бүгдээр дараа нь уулзцаая. Охид сургуульда Уудан Монгол сургуулийн адилаар эко клуб байгуулах саналыг гарган ямар төрлийн хог хаягдал хаанаас хэрхэн үүсч, хаан цугларч, хаашаа явж байгааг ажиглаж эхэллээ. Тэр бүгдийг ингээ хэлж юм даа. Тийм. Ойлээ энэ таны чогоосоо тавих хэрэгтэй байна да тий. Тэгээд та. Бүр санал тавих уу?
Манай сургууль дээр саяхан юм magic box гэж шинээр тавьчихсан байсан. Тэгээд тэр magic box нь болохоор ингээд баримт карт, цаас үйлдвэрлэгүүд тэгээд дээрээс нь цахилгаан ажилт баг тэгээд байгальд ээлтэй. Тэгэхдээ тэндээс гарч байгаа дохируудын нөхөр хүүхдүүд ингээд тэрнээсээ байхгүй учраас шууд хогнуудтайгаа нийлүүлж хаяад хог болоод байгаа учраас тэнцээд ингээд давхирын сан тавьж өгөөч гэж хүссэн. Magic Tag Mongolia компани маань Орос дотор өөрсдөө хогоо ангилаад цаас, хувцар болон бусад хог гэдээ ангилж хайдаг байгаа. Ангилж ялах нь бидний ирээдүйн байгаль ихтэлхийн нэг шаардлагатай хэрэгтэй учраас та хоёрын энэ саналыг манай байгууллага хүлээж авч хамтарч ажиллахыг бэлэн байна. Баярлалаа. Энэ раштай шүү. Оо, тэгвэл Magic Box. Magic Box-оос манай хичээлийн 2 байранд цахим дэлгүүр байршуулсан байгаа. Энэ нь болохоор хүүхдүүд хичээлийн завсарлагаанаар бас гадагшаа гүүхэн багассан давуу тал болсон байгаа. Мөн эко клубын маань хүүхдүүд Magic Box руу одоо санал тавьснаар хогоо ангилан хаях савыг 2 газар байршуулж өгсөн байгаа. Сургуулийнхаа сурагчдыг мэдээлэлээр хангах, сургуульдаа давхир ангилах сав байрлуулах, багш болон сурагчдын оролцоотой уралдаан зохион байгуулахын зэрэгцээ давхир нөөцийг хэрхэн дахин боловсруулах талаар судлахаар дахин нэг аялалд гарлаа. Өнцөр яг хэдэн төрөл байдгийг тэгээд яг хэдэн төрлийн танах дахин боловсруулж бүтээгдэхүүн байдаг. Хомцор болохоор маш олон төрөл байдаг. 8 төрлөгийн өргөн ашиглагддаг 8 төрлөөс манайх давхраар авдаг бүтээгдэхүүн болохоор ундааны авдар болон ундааны ийм бөглөөгөөр дахин ашиглан барилгын материал болон стечоны сандал гэх мэтчлэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Ингээд дахин ашигласан хуванцруудыг ингээд давхар хэрэглээнд ашиглуулдаг юм уу? Тэгээд тэрнийг ингээд буцаагаад яах юм бол дахин боловсруулах юм бол тэрийг дахин ашиглаж болох уу? Бид нар бол ахуйд ашигладаг хуванцрыг бол гадаад хөрөнгө оруулж ирдэг. Энэ нь бол ахуйд хэрэгжилж болох одоо энэ өөрсдөө ингэ төмпөн савууд энэ лего аяг эднэрийг бол үйлдвэрлэдэг, энэ халдвар эднэрийг үйлдвэрлэдэг. Энийг бол ахуйд ашигладаг хуванцрыг хагарч гэмтэх юм бол бид нар буцааж авч энийг бол хайлуулад буцааж дахиж одоо энэ бараг үйлдвэрлэл хийж болдог. Энийг бол бид нар цуцгалтанд орсон учраас энийг бол дахин ашиглах бол шаардлага байдаг. Ер нь ингээд хамгийн хэрж байгаа давхирууд нь ямар төрлийн давхирууд вэ? Манайд болохоор яг ашиглагддаг түүхийд нь болохоор одоо бид бүгдийг хэрэгэлдэг ундааны савыг болохоор савыг нь болохоор манайд ашиглагддаг. Өөр дахин боловсруулдаг компаниуд савыг аваад манайх болохоор ундааны бөглөөгийн тэгээ ундааны авдар тэгээд фотон гэх мэтчлэн түүхүүдүүдийг манайх хадаг. Бид ингээд сургууль дээр хогоо ангилахдаа юуг анхааруулж байгаа вэ? Нэгдүгээр та нар одоо сургууль дээр хогоо ангилахдаа ундааныхаа савны бөглөөг тусад нь авч маш цэвэрхэн байлгах ёстой. Тэгээд бид нар бол тэрийг авчир цэвэрхэн байлгах хүнс нь бол бидний тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс хамгаалах юм маш цэвэрхэн байлгах. Эцэст нь хог хаягдал хэрхэн бий болгоод эргээд хэрхэн дахин боловсрч ямар бүтээгдэхүүн болох боломжтойг мэдэж авсныхаа дараа охид маань хогийн цэг дээр биеэр очиж үзхийг хүслээ. Мэдээж бид хүсэлтийг биелүүлсэн. Хоёр энэ аяныгаа эхлэхийн тулд ямар ч байсан хогийн цэг дээр ирж үзэх хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээд ээж аавтайгаа хамт ирээд тэгээд яг бодитоор нь харж үзлээ. Тэгсэн чинь яг та нарыг харж байгаачлан ингээд үнэхээр их хогтой байгаль их маань амар бохирдсон байна. Өмнөд хоёр ингээд хогийн цэгийн зургуудыг интернетэд явж байгааг нь хараад нэлийн эмдгэлсэн. Гэтэ энэ хогнуудыг гаргахгүй байх боломж бол ер нь байдаг. Тэгээд ингээд заавал ихэнх нь ийм хуванцар хогнууд байгаа. Тэднийг дахин боловсруулах боломж байсаар байтал бид нар яга хогоо ангилахгүй байна вэ гэд тэгээд зөндөө их бодлоо. Тэгээд ер нь хогоо ангилах хэрэгтэй байна. Дахиулъя гэдэг аяныгаа ер нь хийх хэрэгтэй байна гэд бодлоо. Бидний зүгээр л гэртээ хэрэггүйгээд хайцсан эмчээ ирээд байгалыг хордуулаад хэдэн зуун жилээр эмчээ ингээд хордуулаад байгаад идэм байна гэдгийг ингээд илүү сайн ухаарлаа. Өнөөдөр яг ирээд хараад бодит байдлыг нь харахад болвол тэнцэн ингээд байнгын юм тоостой үүс шороо болсон. Тэрүүгээр ингээд хэсэгхэн хугацаанд явхад хүртэл дугуй энэ төр бүр хав халтар болж байсан. Тэгэхээр бид ингээд өдөр тутамдаа энэ их хогийг ингээд зүгээр л юуч болоогүй юм шиг гаргаад байгаад иж болохгүй. Энэ бол биднэрт л үлдэх юм. Тийм учраас бүгдээрээ ингээд одооноос хайлаад энийгээ засаж эхлэхгүй бол оройтох болно. Бүгдээрээ ингээд
гэр бүлээрээ ангилаад, сургууль дээрээ ангилаад, ажил дээрээ ангилаад явах юм бол бүгдээрэнд нь илүү гоё өнгөлөг ирээд өгөх болно. Усаа хийх талаар танаас өгсөн шүү дээ тий. Тэгээд Вилтогийн нөхөө загварчилж дахин загварчилсан нөхөө хувцаар бас хангаж ирсэн. За гэр бүлийн аав ээжтэйгээ ярьж байгаа л ийм том арга хэмжээ өдөрлөл зохион байгуулсан санаачлагч хоёр эгчтэй хоёртоо бас алан ташгийн баяр хүргэе. За намайг Ундраг гэдэг би 8 анги сурагч. Тэгээд юун төрөнд энд хүрэлж ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Манай сургууль болохоор ингээд урлагийн сургууль гэдэг онцлог юм болохоор ингээд манай сургуулийн ингээд хогийн анхлаг хэлээ ингээд бусад сургуулиудаас өөр төрөлтэй хогийн анхлаг боломжтой гэж хэлсэн болохоор энэ зүйлийг зохион байгуулсан байна. За баярлалаа. Ямар ч хэлсэн гэртээ ингээд хогийн ангиж хэлсэн бол ийм том өргөн хамраа таанаач гэсэн нөлөөлж чадчих тийм ээ. Таанаач гэсэн Дархиулын өдөрлөгт нийслэлийн боловсролын газраас урилга илгээн Улаанбаатар хотын дүүрэг бүрээс ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл ирсэн бол Монгол Улсын консерваторитой ойр байрлах логарифм сургуулийн сурагчид Монголын доктортой хөгжлийн гүр төрийн бус байгууллагаас сургалт авч бүтгэн жилийн туршид сургуульдаа хог хаягдлаа ангилан ялгаж сурагчдаа идэвхжүүлж байгаа Уудан Монгол сургуулийн эко клубын сурагчид Дотоод хэргийн их сургуулийн экологийн аюулгүй байдал судал клубийнхэн зочлон ирсэн. Монгол Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас дүүргийнхээ 30 орчим ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын төлөөллийг оролцуулсан юм. Тугаан төрхөөр хүчит жигүүртэн ядаж дивсээр үлээ. Монгол улсад төдийгүй дэлхийд дахинд хамгийн том тулгамдсан асуудал болоод байгаа хяналтгүй замбраагүй хэрэглэнээс үүдэлтэй ахуйн хаягдал түүний хор уршиг хог хаягдлыг баялаг болгон байгалийн нөөцийн хэмэг талаар цогц ойлголтыг өгөх дахиулын өдөрлөгт Монголын тогтвортой хөгжлийн гүр төрийн бус байгууллагын мэдээлэл өгөх болон Монгол Улсын консерваторийн бага дунд ахлах ангийн сурагчдын дунд зарласан уралдааны бүтээлүүдийн үдсэглэн Монгол Улсын гавьяат багш Жамин Хурлогын хаягдал материалаар хийсэн хөгжмийн зэмсгийн үдсэглэн. Рит хориг хуучин хувцас сэргийн засварлаж, дахин загварчлах, багдаж эзэндээ хэрэггүй болсон хит хуучирч урагдаагүй хувцсыг хоримтлуулж, хэрэгтэй үндэнд хүргэх болон дахин боловсрахгүй, хог хаягдал болох материалыг ашиглан бүтээл хийх болон Хив хашмал хуванцар компани хуванцар дахин боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулах болон Magic Tech Mongolia компани Magic Ice зөөлөн заримны урамшууллын болон зэрэг байнгын танилцуулгын хэсгүүд байрлан ажиллаж ирсэн зочдод мэдээлэл хүргэн үйлчилж байгаа. Монгол Улсын консерваторийн төгсөгч уран бүтээлч дуулал хэдхэн жилийн өмнө хаягдал сав суулга хуванцар хоолой ашиглан содон дуу авиагаар үзэгчдийг алмааруулж байсан бол өнөөдөр төрлөх сургууль дээрээ ирсэн зочдын дунд өнөөх гайхалтай урлагийн үзүүлбэрээ үзүүлж гайхшрууллаа. Өдөрлөгт ирсэн зочид Монгол Улсын гавьяат багш Жамин Хурлогын хаягдал материал ашиглан хийсэн олон янзын хөг аялгау үүсгэх гайхалтай хөгжмийн зэмсгүүдийг үзэж сонирхохоор цуглах нь урлаг өөрөө хүмүүсийн сэтгэлийг татах онцгой увдстайг илтгэнэ. За донхны айлгаас хоосон сав суулгыг ашигласан хөгжмийн зэмсэг болгосон ийм сонхон хөгжмийн зэмсэг бай. За дараагаар нь одоо ингээд төмөр хэлээд ингээд хаягдал турваа мороод хаягдлын хашаа савны янз бүрийн сан ширээний хөлөөр ингээд ийм төмөр саргал хөгжим дөрвөжин бөөрч хамаа авахгүй дөрсмөс хамаа авахгүй хөгөл орж ивэл дараагийнх нь ийм өхрийн хатаас орон ясаар ясан царгал хөгжим. Дараагийнх нь энгийн энэ хар модоор ингээд хийсэн байгаа. Ингээ модон царгал хөгжим. Энэ хар модон царгал хөгжим. Энэ бол энгийн Монгол хөгтөө, фянтот ханыг дэвш хөгтөө. Шилээр ингээ ачлаад хөглөөд хүүхдэн тоглох хөгжим болгосон.
За энэтэй адилхан мод мөртөөс хөгний хувьд бол ондоо энэ диат хоолыг хөгтөө тэр нь пентатоныг Монгол хөгтөө. Ийм. За энэ удаа ингээ гараа хийсэн юм бол одоо энэ орчин цагийн нэг мөлхөө стейк одоо дэван бройдмойдгийн хөлбөлөнд ингээд хөл болж яадаг юм. Энийг аваад ийм хонхойгээд симад орд ингээд хонхой. За хөрмөхөр ламаагүй ингээд хоньны ингээд ширний одоо яснаас ингээд. За энэ бол хатуу зүг мотор хийсэн. Энэ үрээсэн байна. Дараагаар нь бодгийн угаал хийм төмрүүдээр. Энд нэг 10 гаруй төрлийн ийм хөгжим. Ер нь бол 20 гаруй төрлийн хөгжим. 7-8 жил хөгжим шүү дээ. Манайд ямар гоё гайхамшигтай, ямар олон төрөл зүйлийн амтан ургамал, за маш олон гоё баясаг бидэнд хүндрэлтэнд байгаа бүх зүйлээ үнгүй өгдөг. Тэгээд бид нар агаарын амьсгалж байна. Тийм үсэн аваа байхаас ирж бидэнд байгаа хэрэгтэй дэлхийг нэ бид хэн дэлхийтэй байна. Хоёр дэлхий байгаа юу? Тийм ээ. Бидэнд ахаад нэг нөөц дэлхий гэж байхгүй. Бага ганцхан дэлхийгээ хайрлах учиртай. Өдөрлөгийг зорин ирсэн зочид сургалтанд суух зуур хөгжилтэй алиалагч нар өөрийн сургуулийн сурагчдын дунд хөгжөөнд тэмцээн явуулж зөөлөн заримгаар урамшуулв. Энэ мэтээр ирсэн зочид сурагч хүүхдүүдийг тасралтгүй үргэлжлэх сонирхолтой үзүүлбэрүүд, мэдээлэл, бүр амттнаар дайсан өдөрлөг маань урлагийн их ундраг болсон Монгол Улсын консерваторийн авиаслаг сурагчдын тоглолтоор өрнөсөн юм. Тоглолтод Монгол Улсын консерваторийн ерөнхий боловсролын сургуулийн бүх мэргэжлийн урлагийн төлөөлөл болсон онцгой үзүүлбэрүүд багтсан сургууль даяараа тус аяныг дэмжиж буй илрэл байлаа. 2016 онд Жамин хорол багшийнхаа хийсэн энгийн хөгжмийн зэмсгүүдийг хоолны халбгаар хөгжмдөн үзэгчдийг шугуулж байсан Эгшгэлэнт чимээ хамтлагийн бяцхан охидын хоёр нь өнөөдөр Монгол Улсын консерваторийн цохиур хөгжмийн ангид суралцж байна. Урлаг ид шидийн хүчээрээ эрсэн гиждийг хөгжөөн хөөргөж өг хийх хүссэн түгээхийг зорьсон бүгдийг сонсох чих харах нүд бүрт хүргэж түгээж чадлаа. Гэр бүлийн харилцан ярианаас ийм том өдөрлөг болтлоо хэрэгжүүлж чадсан дугуйтай гэр бүлийнхэндээ халуун нар баяр хүргэе. Өнөөдрийн арга хэмжээг зорин хөрөлцөн ирсэн багш нартаа, сурагчдаа маш их баярлалаа. Баяртай. Өнөөдрийн хүртэл Улаанбаатар хотын хог эдийн сангаас буюу төрийн сангаас хог тээврийн үйлчилгээ хийдэг байгууллагууд өдөр болгон 55 сая төгрөг авч байгаа. Гэтэл энэ Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа манай давхар нөөцийн цэг, энэ давхар нөөцийн цэгүүд одоо түгээдээ тушаадаг Орсны жижигүр хог эдийн тээврийн гөрөшиг манай одоо үйлдвэрүүд гэдэг эдгээр болохоор өдөр болгон энэ хог эдлээс улсын дэмжлэггүйгээр төрийн дэмжлэггүйгээр 190 сая төгрөгийн эдийн засгийн эргэлтийг гаргаад амьдрал ахуйд хэрэглээ явж байгаа. Тэгэхээр энэ бол маш тийм хоёр том ялгаатай тоо байгаа. Тэгэхээр холбооны зүгээс байж байгаа бодлого бол хэрвээ засаг дарга захирамжаан гаргаад өнөөдрийн баядыг эрсжилтэй харьцуулаад бүх хороодууд давхар нөөцийн зэгтэй болсны дараа энэ 55 сая төгрөгийн өдөр болгон гардаг зардал 30 сая руу орно. Өдөр болгон олдог 190 сая болохоор 300 сая руу орно. Ингээд эдийн засаг болон орчин тойрондод ээлтэй хамгийн том юм эргэлт реформ гарах зүйл бол энэ байна. Дахиулын аян дуйлан шуугантай эхэлж зөвхөн давхар нөөцийг цуглуулад зогссонгүй. Дугуйтай охид Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын охид хүүгүүдийн зөвлөлийнхэнд сургалтад орж хуванцар дахин боловсруулах TML үйлдвэрийн давхар цуглуулах албатай холбож өгснөөр давхар нөөцийг дахин боловсруулах, дахин дахиулах зорилготой аяны эхний зорилго биелэлээ оллоо. Байгаль тгээ хайрлаж давхраа дахиулъя.
Одоо энэ TML компани ах эгч нар маань бидний цуглуулсан давхар буюу хуванцар савыг маань 1 кг-ыг 250 төгрөгөөр хотлож авч байгаа. Энэ нь болохоор тухайн сургуулийн охид өвгүүдийн зөвлөлийнхний хоримтлын мөнгө болж өгч байгаа. Бид нар одоо цаашдаа энэ эх 9 сараас эхлээд нийслэлийн хэмжээнд бүх дүүргийн охид өвгүүдийн зөвлөлтөйгөө хамтраад том арга хэмжээ хийгээд цаашдаа энэ хүү аянаа өргөжүүлээд явна гэж бодож байгаа. Ахлах ангийн сурагчид одоо ерөөдөө ингээд төгсөө явж байгаа болохоор 6-аас 8 дугаар анги буюу дунд ангийн дүүнэртнийхээ дунд одоо эко клубыг байгуулад тэр дүүнэр маань болохоор ингээд цаашдаа одоо энэ хүү үйл ажиллагаа цааш нь аваа явах юм байна. Нэгдүгээр сургуулийн сурагчид 5 сарын 1-ээс 5 сарын 5-ны хооронд дахиулын яаранд оролцож 2 утас дүүрэн 110 гаруй килограмм хуванцар ачууллаа. Маань сургуулийн хүүхдүүд ирэх намраас хуванцар саваа илүү ихээр ангилж илүү идэвхтэй оролцох болно. Дахиулын аяны хүрээнд манай сургуулиас 4 жаашны өдрөөр давхар гарсан байна. Хүүхдүүд сургуульд хэрэглэсэн хуванцруудаас гадна гэр гэрээсээ бас авчирсан байна. Бүтээрийн Сүхбаатар дүүргийн охид өвгүүдийн зөвлөлийнхэнтэй хамдарсан. Тэгээд өнөөдөр болохоор 20 гаруй сургуулиас ингэ давхар суглаж байна. Ирэх хичээлийн жил хоц даяараа дахиулын аяныг хэрэгжүүлэхийг зорж байна. Дахиулын аянаа зөвхөн манай сургууль, манай хот биш, бүр улс орон даяар өрнүүлье. Яагаад гэвэл Монгол оронд 300 гаруй ийм хогийн цэг бий. Тэдгээрт жил бүр, сар бүр, өдөр бүр цаг хором тутамд хог хаягдал нэмэгдэн хаягдсаар булгацаар байгаа шүү дээ гэж эмзэглэн санаачрах охидын хүслийг сонсож санаачлагын дэмжиж байгаа байгууллагууд мөн аянд нэгдэн оролцож давхар нөөцөө ангилан хоригдлуулж байгаа сургууль болгоны сурагчид, багш ажилчдад гүн талархлаа илэрхийлье. Байгаль дэлхийгээ хайрлан дахиулын аяндаа нэгтгэцгээе. Манай сургалтын төв нь IELTS, TOEFL, TOEIC тестүүд бэлтгэхээс гадна англи хэлний ярианы чадварыг сайжруулах сургалтуудыг явуулдаг бөгөөд хичээлийг 100% англи хэлээр заана. Одиссей сургалтын төвийг зориорой. Where learning is a journey. Замын төвчрэл цааталгүй цагаа хэмнэж дугуй унцгаая. Хүн авсархан Евромини Зизо. За явцгаая.